Сайн байна уу? Сайн байна уу? Ажлын байрны анкет бүглэх гэсэн. Та тийшээ суугаад анкет бөглөөрэй. За та энэ анкетыг бөглөөд иргэний үнэмлэх болон хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхийг өгч байгаарай. За ойлголоо. Шинэхэ ажлын нэр байна да. Ерэнд ажгүй шүү. Мэдхгүй чадахгүй завгас байгаль хэлэхүүдээ асуухан байвал асууж байгаарай за. Тэгээд наашаа цаашаа дэшээ доошоо гарах юм байвал хэлж яахгүй юу? Яваадаг шүү дээ. За одоохондоо дайжгүй дээ. Хоёрдоо. Яасан чинь хүмүүс шинэ охиныг харсан уу? Харсан биш тэр бүр танилцсан. Йоо, тэр хүний одоо гараас юм гарах уу? Яаж захтан хамгийн ачаалттай бүр амар их бэлтгэл дээр ороод ирж байхгүй яг манай хэсэг дээр тэм хүмүүс зүгээр тэр орондоо байжвэл яа. Чи тэгээд хүний нөөцөө буруу ажилд авсан гэх гээд байгаа юм уу? Тийм шүү дээ. Тэр хүн чи хийж чаддаг юмараа ур чадвараараа л энэ ажил дээр тэнцээд энэ ажлын байран дээр ажиллая гэдээ байж байгаа үстэй. Хамгийн сүүлийн тайлан дээр манай албаны ажлыг хэн дааж авч гарсан гэж бодож байна. Тэр охин штэ. Хийсэн ажил нь маш мэдрэмжтэй. Чанарын өндөр түвшинд бүр дарга нар дээгүүр доогуур магтаад байгаа юм чи. Бараг бүр манай албанаас булааж авъя гэд хүмүүс бүр яриад эхэлсэн байлээ. За, чи тэг нэг ажлын муудаг болохоор месс тагтгүй хүмүүс булаацалтгүй гэх гээд юм уу? Үгүй ээ. Би зүгээр л чамаа энийг буруу хөвшмөл ойлголтоос салаасаа гэж хүсэж байна. Тэр хүн чинь зүгээр л тусгай хэрэгцээт хүн болохоос биш. Бид нартай л адилхан ажил хөдөлмөр эрхэж болох үст тийм хүн штэ. Тэглэж хөдөлмөрийн тухай хуулиндаа ямар ч аж ахуй нэгж 25-аас дээш ажилтнтай бол хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилуулах эсвэл тэднийг дэмжих үйл ажиллагаа эрхэлдэг юм. Шилдэг ажилтан минь. Олон улсын жишгт нийцэн хөдөлмөрийн бирж буюу job center төв үйл ажиллагаагаа явуулж эхэлснийг та мэдсэн үү? Хүүхдээ харж буй ээжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ахмад насны зэрэг бүхий л хүний онцлог хэрэгцээнд тохируулан job center-ийн салбар бүр өөрийн онцлогтой үйл ажиллагаагаа явуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан job center төв нь Сүхбаатар дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 5 давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөлмөрлөх хүсэлтэй хүмүүрд ажлын байр олддог.